ихэнх өвчтнүүд маань хилдэг зовёр л да. Миний зүүн гараа өвдөд байна, бадараад байна, энэ рүү өвдөж байна, хатгаад байна ч гэдэг юм уу. Тэгээ зүрхний өвдөлт бол бас их онцлог. Одоо жишээлбэл зүрх бол хязгаарч хатгаж өвддөггүй. Зүгээр сууж яхад ихэнхтэй бараг өвдөхгүй, тий. Тэгээд дандаа ачаалттай холбоотой. Ковидын дараа бол бас нэг тийм ойлголт байна шүү дээ. Цус өтгөрч जैन. Тэгэхээр бид нэр цусаа шингэлнэ гэж аспирин угаал. Тэгээ бидний санаа бол одоо жишээлбэл шинжилгээ өгсөн чи хар байсан цус маань тий. Хэд хоног аспирин уунгуудаа гэж сайхан ягаан болно гэж ойлгоод байна шүү дээ. Тийм бол хийж байхгүй. За тэгэхээр бүлээн уус хэмжилгээ бол ер нь бол маш үр дүнтэй. Тэгээд дээр нь одоо Монголын нөхцөлд бол маш юм олон хүний аймыг аврах боломжтой юм чухал эмчилгээ л дээ. Бид нэр одоо жишээлбэл хөдөө аймаг дээр ч юм уу, сум дээр ч юм уу ямар нэгэн байдлаар хүмүүс зүрхний шигдээс тархины харуулт боллоо гэхэд тэгэл одоо хотоор Улаанбаатар руу тээвэрлэх гэдэг бол маш их хугацаа алддаг. Энээс үүдэлтэйгээр амнаас эрсдэж байгаа хүмүүс маш олон байна. Амнаас нь одоо эрсдэггүй ч гэсэн цаашдаа амьдралын чанар муудаж байгаа хүмүүс бол маш их байна. За сайн бацгаана уу? Тэнгэр даатгал болон сонгодоо эмнэлгийн хамтран бүтээж байгаа эрүүл мэндийн подкастын өнөөдрийн дугаарт маань сонгодоо эмнэлгийн зүрх судас ангиографийн эмч Намхад орчин эмч маань оролцож байна. За тэгэхээр зүрх судасны эмчхээр бид нэр сайн ойлгож байна. Тэгэхээр ангиографийн эмчхээр яг юуны эмч вэ юм бэ? Тайлбарлаж өгөөч. За яг ангиографийн эмчхээр ер нь судсан дотоорх ажилбар хийдэг эмч нарыг хэлдэг. За яг би бол зүрх судас ангиографийн эмчхээр миний хийдэг ажилбарууд бол ерөнхийдөө зүрхний болон бусад альж эрхтнүүдийн одоо судас одоо ямар нэгэн асуудал болох, нарийсах, бөглөрөх энэ үед одоо онгойлгож тэр цусны урсгалыг сэргээх ажилбар хийдэг гэж ойлгож байна. Тэгэхээр ковидын дараа ер нь бол бүх хүнд одоо цустай холбоотой асуудал нэлээд гарсан гэж ойлгож байгаа. Бүх хүн л одоо цус өтгөрцөн байна. Шинжилгээ өгсөн ч айгүй тийм хар цус гарчин шинжилгээ авч байгаа юм. Өтгөн цустай байсан гэж хэлж байна. Тэгэхээр ер нь судасны өтгөрөл гэдгийг хараад шинжлэх боломжтой юм уу? Энэ өтгөн цустай болцсон байх шүү гэж юу н онцлох боломжтой юм уу? Ер нь цус өтгөрөх асуудалтай холбоотой таныг тайлбар өгөхгүй юу? За яг ковидын дараа бол энэ бол маш их одоо олон нийтийг хамарсан хүмүүсийн маш их санаа зовоосон асуудлууд болсон. За яг үнэхээр цус өтгөрөлтэй ковидтай холбоотойгоор цус өтгөрөөд тэгээд тэрнээс үүдэлтэйгээр гинтийн одоо зүрхний болон бусад эрхтнүүдийн одоо судасны бөглөрлөөс үүдэлтэйгээр хүмүүний амнаас эрсдэх ийм асуудлууд ер нь одоо ковидоос өмнөхтэй харьцуулахад ямар байсан бэ гэсэн тийм аль биесний судалгаа хийж үзэх хэрэгтэй. За ерөнхий зүгээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын интерес хийсэн судалгаанууд байгаа. Ингээд бол ковидын дараа бол ерөнхийдөө зүрх судасны эрсдлүүдтэй судас бөглөрөх энэ магадлал бол ковидтай холбоогоор нэмэгдсэн байх магадaltaй юм байна. Илүү их одоо хүмүүс гинтийн одоо судасны бөглөрлөөс үүдэлтэйгээр инфаркт, зүрхний шигдээс, тархины харуулт, одоо уушигны артерийн бөглөрлөлтэй ингээд одоо судасны бөглөрлийн асуудлууд их байна гэдэг юм бол гарсан. За тэгэхээр яг бид нар бол одоо ихэнх өвчтнүүд маань бол эмнэлэгт очиод ингээд цусны шинжилгээ өгдөг. Ингээд цусны шинжилгээ өгөхдөө өөрийнхөө цусыг харчаад өөрөө ч болон одоо тэр эмнэлгийн цус авч байгаа хүн ч юм уу таны цусыг хөтгөн байх шүү гэж. Тэгэхээр бол бид нар бол цусыг өнгийг хараад бол энэ хөтгөн байна гэж хэлэхэд бол жоохон хэцүү л дээ. Тийм боломж багтай. Тэгээ бид нар ерөнхийдөө шинжилгээ өгж байгаа үед бол дандаа л венийн судасыг хатгаж авдаг. Тэр венийн судас нь бол одоо нөгөө бидний хэлдгээр нөөц хүчлийн ихтэй цус буюу тийм хар хурмын цус байдаг. Тэгэхээр бол зүгээр өнгийг хараад бид нар цусны хөтгөн шингэнийг бол одоо шинжлэх боломжгүй. Тийм ээ тий. За та ангиографийн эмчээр ангиографийн эмчнэр маань нэг бол судасны бөглөрлийг арилгаж байна. Эсвэл одоо хавдрын судсууд одоо хавдрыг хийж байгаа судсыг бөглөдөг тийм хоёр төрлийн ажил хийдэг гэж ойлгосон. Та бол яг бөглөрсөн үед нь нээх ажиллагаа явуулт юм тий. Тэгэхээр яг энэ за ер нь бол ковидын дараа хүмүүс цусны өтгөрсөн цусны бөглөрл одоо үүсэх магадлал ихтэй болсон гэж байна. За нэгэнт ийм болцсон хүмүүс бөглөрл болоод ирэхэд ер нь ямар эмчилгээнүүд хийгддэг вэ? За бид нар бол ангиографийн эмчээр ерөнхийдөө хоёр янз гэж ойлгож болно. Судсыг нээдэг нэг хэсэг байна. За эсрэгээр судсыг бөглөдөг нэг хэсэг байна. Тэгэхээр одоо жишээлбэл янз бүрийн хавдар тийм үү одоо янз бүрийн одоо бид илүү одоо цус хангамжийн үүдэлтэйгээс одоо үүсэж байгаа ямар нэгэн тийм хавдрын төрлийн юмнуудыг бол бөглөдөг эмчнэр байна. За би бол нээдэг төрлийн эмчнэ гэсэн үг. Тэгэхээр бүх эрхтэн цус хангамжтай. Тэгэхээр тэр цус хангамж ямар нэгэн байдлаар одоо саатах, дутагдах үед бол хүнд маш ноцтой юм
үр дагаврууд гарна. Тэгэхээр тэр идэрхтний цусан хангамжийг хэвийн байлгахад бол одоо тэр судсыг нээж тэ одоо сайжруулах одоо бүглэрсэн тохиолдолд тэрийг нь цаг алдалгүй нээн гэдэг бол тухайн хүний амь нас болон за амьдралын чанарыг хадгалж үлдэхэд бол маш чухал үүрэгтэй байдаг. За манай эмнэлэг дээр сонгодог эмнэлэг дээр ангиографийн одоо үйл ажиллагаа эхлээд бол одоо 10 гаруй жил бид нэр энэ ажилбаруудыг хийжээ. За одоо бидний үндсэн хийж байгаа хэд хэдэн чиглэл байна. За нэгдүгürt бол одоо зүрхний судас, захын судсууд буюу одоо хөл, гар, гидс одоо юу байна те. Тэр судсуудыг хэрвээ ямар нэгэн байдлаар нарийсан, бүглэрсэн байх юм бол тэр судсуудыг нээж урсгалыг сэргээх ажиллабар хийж байна. За үүнээс гадна давхар бас зүрхний төрөлхийн гажууд гэж байгаа. Төрөлхийн цоорхоонуудыг бид нэр судсан дотор бас шүхрээр одоо бүглэх юм ажиллабаруудыг хийж байна. Үндсэн бол ерөнхийд нь хоёр чиглэлтэй гэж болно. Төрөлхийн гажиг болон судасны одоо ажиллабаруудыг хийдэг. За яг хуу судас хэрвээ ямар нэгэн байдлаар цусан хангамжийн альва эрхтэн одоо цусан хангамжийн дутагдалд орлоо гэхэд бол мэдээж за өөр шалгаанууд өгж эхэлнэ шүү дээ. За тэгээд одоо тижэл дутагдал ирнэ гэсэн үг. Тэгэхээр магадгүй ачаал авах ч юм уу ямар нэгэн байдлаар байж хахад хамгийн түрүүнд даарч хөрөх, за тэгээд өвдөлтөх тий тэрнээс үүдэлтэйгээр үхчлүүд үүсэх гэл маш олон ноцтой юмнууд үүснэ. Тэгээд энэ үед бол бид нэр бол одоо тэр урсгалыг л одоо сэргээж эрхтний цусан хангамжаар одоо хангалттай байлгах ийм л одоо арга хэмжээг авах хэрэгтэй. Тэр ер нь бол үндсэндээ бол эмийн болон энэ мис ажилбарын юм аргуудыг хийдэг. Тэгэхээр мис ажилбар нь бол дотроо бол судсан доторх ажилбар болон нээлттэйгээр одоо яг тэр бүглэрсэн судсыг дагуулж залгадаг юм ажилбарууд байдаг. Тэр аль алийг нь сонгодог эмнэлэгт хийж байгаа. За эмийн эмчилгээн дээр бол одоо бид нар бол тэр одоо судсан дотор үүссэн бүлэн тэр бүлэн бид аль болохоор үүсэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Нэгэнт бүлэн үүссэн бол тэр бүлэн хэрэг томруулахгүй одоо хэлбэрийн одоо улам их хатуу болгож тэ одоо хэлбэрчгээсэн сэргийлэх ийм эмчилгээнүүд. За нэгэнт үүсээд бүр одоо тэр идэрхтнүүд бүглэрсэн тохиолдолд бол хэрвээ судсан дотор хийх ажилбар маань боломж багтаа тохиолдолд бол тэр бүлэн уусгах эмчилгээнүүдийг бас хийдэг. Тэгэхээр монголчуудын дунд ер нь одоо цусны бүлэгнэлтэй холбоотой яг ямар төрлийн тохиолдлууд хамгийн их одоо таны хувьд тохиолддог гэж үзэж байна. Одоо жишээлбэл аль хэсэгтээ очиод илүү бүглэрчүүд байх ч гэдэг юм уу. Эсвэл яг чихрийн шинжтэй холбоотой захын судсууд илүү бүглэрдэг юм уу. Эсвэл яг гол судсууд нь бүглэрдэг юм уу. Ер нь тэр цусны бүглэрэлтэй холбоотой монголчуудад онцлогоор одоо тохиолддог тэр тохиолдлууд нь ямар тохиолдол байна? За зүрх судасны өвчин бол зөвхөн Монголд одоо төдийгүй дэлхийд даяар бол нас баралтын одоо тэргүүлэх шалтгаан байсаар байгаа. За тэгэхээр зүрх судасны өвчин гэхлээрээ бол зүрх болон судасны асуудлууд. Тэгэхээр харуулт энэ төр хамт орчдөг. За Монголд бол одоо хамгийн их тохиолдож байгаа юм бол зүрхний шигдээс харуулт хоёр. За харуулт нь бол яг дотроо бол судас бүглэрдэг харуулт байна, хагардаг харуулт байна. За хагардаг харуулт нь бол ихэнхдээ бол артерийн даралт ихтэй удаан явах энтертэй их холбоотой судасны одоо цүлхэнч байдаг юм уу, хагарахч байдаг юм уу, иймэрхүү юмнуудтай их холбоотой. Яг манай Монголд бол одоо энэ судас хагардаг харуултаараа бол Монголд бол дэлхийн дунджаас 4 дахин их байна. Тэр одоо яа тийм их вэ? Артерийн гипертенз тэгэл бидний одоо энэ идэж ууж байгаа цаг агаар энэ одоо судасны хатуурал гэдэг юм маш их холбоотой байдаг л да. За судас бүглэрдэг талынх нь юм бол одоо судас аль эрхтний судас бүглэрнэ тэр эрхтнийхээ инфаркт одоо хүчил гэдэг юм үүсгэж байдаг. За манайхан ингэдэж штэ. Шинжилгээ өгсөн чинь цус маань айгүй хар харагдаад өвтгөн харагдаад лээ. Одоо асприн аваад уучих. Цусаа жоохон шингэлнэ. Гэл асприн уучдаг. Тэгэхээр энэ юу н хэр зөв юм бэ? Дур мэдж юу н асприныг ингэж хэрэглэх юм уу? За яг бид нар түрүүн хэллээ те. Нэгдүгээрт бид нар өнгийг нь хараад ямар нэгэн байдлаар энэ цус өтгөн биш үү гэдгийг шууд үнчиж болохгүй яг те. Тэгэхээр яг цус өтгөрсөн гэдэг ойлголт нь бол яг зөвхөн монгол хэлнийхээ хувьд ч тэр бас нэг тийм яг бидний ангаахын хэллэгтээ бас яг тийм 100% дүүцэж байгаа ойлголт бол биш л те. Тэгэхээр өтгөн гэдэг чинь бол ер нь бол одоо физикийн хуулиар бол тийм концентрацийн асуудал ярьж штэ. Аливаа юм бол өтгөн байх юм бол одоо зурмтгай байна. Яг тэр шинжээ харах юм бол ярьж байгаа тийм ард иргэдийн ярьдаг ойлголт нь бол яг жоохон төстэй боловч яг цаанаа бол бас ялгаатай. Тэгэхээр одоо бидний одоо ковидын дараа бол бас нэг тийм ойлголт байна шүү дээ. Цус өтгөрч जैन. Тэгэхээр бид нэр цусаа шингэлнэ гэж асприн угаал. Тэгээ бидний санаа бол одоо жишээлбэл шинжилгээ өгсөн чи хар байсан цус маань тий хэд хоног асприн уунгууддаг гэж сайхан ягаан болно гэж ойлгоод байна шүү дээ. Тийм бол хийж байхгүй. Тийм тэгэхээр жишээлбэл асприн гэдэг юм бол одоо тэр цусыг шингэлдэг юм биш байхгүй юу?
Тийм. Аспирин гэдэг юм бол зөвхөн судасны гэмтэл болох эрсдлийг л бууруулдаг. Судасанд тэр бүлэн үүсгэхээс сэргийлдэг юм. Тийм. Тэгэхээр одоо жишээлбэл цус нь өтгөн байна гэдэг нь одоо судас нь шууд бөглөрөөд байна гэсэн шууд ойлголт бол бас биш байхгүй юу. Тэгэхээр судас яаж бөглөрдөг вэ гэхээр одоо цочмог бөглөрж байгаа шалтгаанууд бол дандаа судасны хан ямар нэгэн байдлаар гэмтдэг. Тэнд үүссэн товруу маань хагардаг. Судасны нарийслал байж болно, шохой байж болно. Тэр үүссэн товруу маань гинт тогтсон хагарах үед л судас одоо зүрхний цочмог бөглөрөх юм нөхцөл үүсдэг. Тэгэхээр аспирин гэдэг юм бол тэрнээс л сэргийлдэг юм гэсэн үг. Тэрнээс тэр нэг шингэрүүлээд байдаг гэсэн утга байхгүй гэсэн үг. Тэгэхээр дуур мэдж юу хэрэглэж болохгүй юм шиг. Одоо ерөнхийдөө энэ хүмүүсийг харахад бол одоо манайд бол монголчууд бол энэ эмийн хэрэглээ гэдэг юм бол ер нь их тийм ер нь их замбраа муутай. Тэгэхээр бол одоо хүн болгоно л одоо дураараа янз бүрийн амнаас амд амтсан маркаар ингээл тэр сайн ингээд энэ сайн ингээд янз бүрийн юм тарай хэрэглэхдээ ерөнхийдөө тийм жоохон цензур муутай ханддаг. Тэгэхээр бол аспирин уух ёстой гэж одоо толгой дараалан ингээд уугаад байдаг нь бол буруу л да. Тэгэхээр мэдээж л уух ёстой хүмүүс байгаа. Тэр нь бол одоо жишээлбэл одоо сахартай тийм үү судасны наривчлал байгаа нь тогтоогдсон өөх тосны алдагдaltaй даралт ихсдэг ч юм уу те. Одоо ямар нэгэн байдлаар тэнд аль нэг эрхтний судас бөглөрөх эрсдэлтэй хүмүүс л ууж тэрнээс сэргийлнэ үхээс толгой дараалан уугаад одоо байдаг юм бол биш ээ гэж ойлгох хэрэгтэй. Сүүлийн үед одоо энэ бас жирэмсэн хүмүүс бас их харагдаад байгаа. Одоо жирэмсэн хүн болгонд л одоо тий одоо аспирин бичиж өгöd байдаг юм хавтгаарсан ойлголтууд бол бас маш их байна л да. Тэгэхээр түрх үед ямар нэгэн хүндрэл өгч цусаалдах магадлал үүсэх үү? Тэрнээсээ илүү аспирин гэдэг юм маань бол ерөнхийдөө одоо тэр түрүү хэллээ шүү дээ судасны бөглөрөл үүсгэхээс л сэргийлж байгаа юм учраас одоо жирэмсэн хүмүүс бол ямар нэгэн байдлаар хүндрэл гарах одоо preeclampsy болох эрсдэлтэй хүмүүс л уудаг болохоос жирэмсэн хүн болгон уудаг юм бол биш байх. Тэгэхээр ер нь бол заавал эмчит үзүүлсний дараа аспирин уух үгүйгээ шийдэхгүй бол муу нөлөө байх нь. Дээрэс нь одоо цусаа өвтгөн байна уугүй нүдийг харж одоо тодорхойлох ямар ч боломжгүй. Заавал шинжилгээний дараа одоо тодорхойлох нь шүү. Тэгэхээр цус өтгөн гэдгийг юугаар ер нь тодорхойлох юм? Ямар шинжилгээ өгч одоо яасан тохиолдолд одоо өтгөн гэж хэлээд байгаа юм бол? За яг хөө бид нар бол цусыг одоо өтгөн байна гэдгийг нь бол юугаар хэлээд байна вэ гэхээр цус одоо их тийм зуурамтгай тийм ээ одоо цуснд байгаа одоо тэр эсүүдийн тоон хит ихсээд одоо шингэн багасчнаа л гэсэн санаа. За тэгэхээр бид нар бол одоо жишээлбэл цус өтгөн байна гэдгийг бол яг шинжилгээнүүд өгөөд харж болно. Одоо тэгэхээр улаан эсн, гемоглобин гээд за төмрийн, өөх тосны гээд сахарын уламжууд нь цуснд их байгаад байх юм бол цусыг ер нь өтгөн байна гэж үздэг. Гэхдээ тэрийг заавал шинжилгээ өгч харна гэсэн үг. За тэгэхээр ер нь бол одоо бид нар бол цусаа шингэлье гэж бодож байгаа юм бол хамгийн түрүүнд бид нар бол шингийн юмсаа авах хэрэгтэй. Цусыг өтгөрүүлээд байгаа тэр шалтгаануудыг нь л багасгах хэрэгтэй. Тэгэхээр одоо жишээлбэл тамхи их татдаг байж болно. За мэдээж арх хэтрүүлж уусны дараа хүний ам их цангадаг шүү дээ. Энэ бол маш их цус өтгөрж байгаа асуудал байна. За тэгээд магадгүй биеийн тамир дасгал хийдэг хүмүүс маш их хөлөрдөг байх юм бол энэ ч одоо шингэний аягүй сайн өгөхгүй бол бас цус өтгөрнө. За сахартай, өөх тосны солилцооны алдагдaltaй энэ хүмүүст бол бас цус өтгөн байна л гэсэн ойлголт. Тэгэхээр урьдчилан сэргийлэхийн тулд шингэн зүйлээ сайн уух нь шаардлагатай тохиолдолд эмийн эмчилгээ хийж урьдчилан сэргийлэх боломжтой байна. За нэгэнт одоо бөглөрсөн судасн дээр ямар эмчилгээнүүд юу хийдэг вэ? Нэгэнт одоо судас ингээ бөглөрөөд ирэх юм бол бид нар бол аль болохоор богино хугацаанд тэр цусны урсгалыг л сэргээх нь бидний одоо туйлын зорилго. Ингэжээж бид нэр тухайн эрхтнийг одоо үйл ажиллагааг нь хадгалж үлдэх амнасыг аврах юм нөхцөл бүрддэг. Тэгэхээр бол одоо ер нь бол судсан доторх одоо нэх ажилбарууд за судсыг давуулж залгах одоо нээлттэй мэдчлийн аргууд тэгээд эмийн эмчилгээ буюу тэрний үүссэн бүлэнг яралтай уусгах ийм эмчилгээнүүд одоо хийгддэг. Энэ бүгдийг бол бид нэр сонготой эмнэлэг дээр бол бүгдийг нь хийдэг. Тэгэхээр намхан эмч маань яг 10 жилийн өмнө яг манай ээжэд энэ бүлэн уусгах эмчилгээг хийж манай ээж амнасыг аварсан байгаа. Би танд одоо маш их баярлаж талархаж явдаг хэлмээр байна. За юу тохиолдсон гэхээр манай ээж маань машины осолд орсон юм л та. Машин гарцаар гарч явж байхад машин ирээд мөргсөн. За үүнээс нэг 3-4 сарын дараа амьсгаадад эхэлсэн. Тэгэхээр энд яасан гэхээр одоо мөргөх үед хүчтэй одоо цохилт ирээд бүлэн үүссэн ба тэр бүлэн гүйж явсаар хагаад одоо зүрх болон ууршигны хоорондох судас дээр очиод бүглэрсэн. За яг энэ тохиолдолд зөв уншилж чадахгүй, зөв эмчилгээ хийхгүй бол ер нь бол нэг 7-10 хоногийн дараа нас барах нь тодорхой.
За харин бид нар яг зөв эмч эмнэлэг дээрээ очисноор номхон эмч маань бүлийн хайлуулах тарайг цаг алдалгүй хийгээд ээж минь 8 насыг аварсан. Одоо бол манай ээж минь эрүүл сар бол ямар ч тийм одоо асуудалгүй амьсгаадах асуудалгүй эрүүл сав сар бол одоо явж байгаа гараа жил болсон. За тэгэхээр та яг энэ гайхамшигтай хийсэн эмчгийн талаар ярьж өгөөч. Ер нь хүмүүс ингээ ярихаар хөвчлийн талаар мэддгүй юм шиг санагдаад байдیں۔ За бүлэн уусах эмчилгээг бол хүний биеийн аль ч эрхтний судас бөглөрсөн тохиолдолд ер нь бол хэрэглэх боломжтой. За тэгэхээр хүнд бол хамгийн чухал одоо амин эрхтнүүд байна те. Тэрэн дээр бол одоо тархины харуулт, зүрхний шигдээс, за одоо гидсний судас, чацархан артерийн бөглөрлүүд байна. За хөл гарын судасууд гин тогтсон бөглөрөх гээл юу бол юу байж болдог. За мөн одоо хүний бие тавьсан одоо гуурснууд бас бөглөрсөн үед энэ бүлэн уусах эмчилгээ хийх боломжтой. Тэгэхээр бид нар бол одоо сонготой эмнэлэг дээр бол энэ хүний биеийн маш олон судасууд бөглөрсөн тохиолдлуудыг биеийн маш олон эрхтнүүд дээр тий бүгдэн дээр нь ер нь баг хийж исэн. За тэгээд тэр дундаа бол тэр уушигны артерийн бөглөрл буюу уушигны эмбол гэж хэлж байгаа юм л да. Тэр бол уушигны артер дээр нь шууд тэр бүлэн үүсэж байгаа асуудал биш. Тэр бол өөр газраас тасарч яваад уушигны артер цаашаа явах газаргүй болоод уушигны артерийг бөглөөд за энэ бол ер нь бол маш өндөр нас баралттай хүнд өвчин. 4 хүний нэг нь газар дээр нас бардаг. Үлдсэн 3 нь хэрвээ одоо жоохон хоцрох юм бол цаашдаа тавилан маш муутай юм өвчин байдаг. Тэгээ ерөнхийдөө бол оншилгоо эрт оншилно гэдэг юм бол альч одоо судасны бөглөрлийн хувьд бол маш чухал. Бид нар аль болохоор эрт оншилж ээж онш зүг байх юм бол эмчилгээ хийх боломжууд нэгддэг. Тэгэхээр бүлэн уусах эмчилгээ бол ер нь бол маш үр дүнтэй. Тэгээд дээр нь одоо Монголын нөхцөлд бол маш юм олон хүний амийг аврах боломжтой юм чухал эмчилгээ л дээ. Яагаад гэвэл одоо ялангуяа энэ аймагуд те хөдөө орон нутгийн сумуудын эмнэлгүүдэд бол ер нь бол зайлшгүй байж ах хэвээр эмчилгээ. Бид нэр одоо жишээлбэл хөдөө аймаг дээр ч юм уу сум дээр ч юм уу ямар нэгэн байдлаар хүмүүс зүрхний шигдээс тархины харуулт боллоо гэхэд тэгэл одоо хотоор Улаанбаатар руу тээвэрлэх гэдэг бол маш их хугацаа алддаг. Энээс үүдэлтэйгээр амь нас эрсдэж байгаа хүмүүс маш олон байна. Амь нас нь одоо эрсдэггүй ч гэсэн цаашдаа амьдралын чанар муудаж байгаа хүмүүс бол маш их байна. Тэгэхээр бид нар бол одоо хүний амьдралын чанар гэдэг юмыг бол маш сайн бодож явах хэрэгтэй. Тэгэхээр чанартай амьдруулахын тулд бид нар бол цаг хугацаатай уралдах нь бол зайлшгүй байдаг. Тэгэхээр миний хувьд бол энэ бүлэн уусах эмчилгээг бол маш олон одоо тохиолдлууд дээр маш олон одоо хөлбраар тий энэ бол дэлхийд өвлийн зөвшөөрсөн эмчилгээ шүү дээ. Тэгээд бүх юм одоо эрхтнүүдээр хийх протокол нь бас тодорхой хэмжээнд жоохон ялгаатай. Яг миний хувьд бол бас харьцангуй жоохон туршлагатай гэж болно. Би бол одоо яагаад энэ эмчилгээ нь Монголд их тийм хүмүүс их хэрэглэхгүй ч гэдэг юм уу, мэдэхгүй ч гэдэг юм уу, эсвэл хэрэглэхээс зайлсхийгээд байдаг гэхээр эмч нар маань жоохон айгаад байдаг. Тусаалддаг одоо юу гэдэг янз бүр юм эрсдлээс нь айгаад байдаг. Тэр ер нь бол хүнээ л хамгийн сайн үнэлэх ёстой. Хүнээ үнэлж чадах юм бол бид нар энэ бол тийм аймаар ч юм уу эсвэл нэг тийм аймаар эрсдэл гараад байх эмчилгээ биш. Тэгэхээр тархины харуулт, зүрхний шигдээс, за хөл гарын судасны бөглөрөл одоо энэ сахарын хүндрэлүүд байна тий. За бөөрийн судасны бөглөрөл, за чацархан артерийн бөглөрөл, биеийн тавьсан одоо янз бүрийн гуурснуудын бөглөрөл энэ төр бүгдэнд нь хэрэгэлдэг юм л гайхамшигтай эмчилгээ л тий. Тийм ээ. Энэ бүлэн уусгадаг тарианы нэр нь альтпласа тий. Тийм маш олон төрлийн юмнууд байдаг. Одоо бол бид нар Монголд хамгийн өргөн эргэлж байгаа нь альтплас гэдэг тарай. Тийм тэгэхээр мандал санхүүгийн нийтлээс санхүүжүүлээд бид нар яг энэ альтпласа тарайг улсын 3 дахь эмнэлэгт нийлүүлж байгаа. Тархины цус харуулт болсон тохиолдолд одоо 3 дахь эмнэлгээр ирсэн хүмүүст одоо ямар ч юм байсан эмч нь үзээд хийх боломжтой гэвэл бүх хүнд хийж өгч байгаа. Одоогоор бид нэр яг энэ тарайг хийгээд 37 хүний амь насыг амарсан байна. Дээрэс нь амьдралын чанар нь алдагдахгүйгээр одоо эмчилэгддэг юм маш гайхамшигтай эмчилгээг хүмүүстээс үн төлбөргүй хийж байгаа шүү. Хэрвээ одоо цус харалттай холбоотой асуудлууд гарвал та бүхэн одоо 3 дахь эмнэлэг дээр ярилцлаа очивол энэ тарайг одоо хийхэд бэлэн байгаа. Сонготой эмнэлгийн хувьд болохоор өөрсдөө ирээд үнэлүүлээд бас хийх бүрэн боломжтой байгаа. За энэ дэшрэмд бас танай багийн хамт олонд бас талархаж байна. Энэ бол олон хүний амийг бас тий аврахад өөрсдийн сэтгэл зүрх санхүүгээр дэмжинэ гэдэг бол бас маш одоо сайхан зүйл. Тэгээд олон хүний амь аварж байгаа та бүхэнд бас баярлалаа. Тэгээд хүний амь аварна гэдэг чинь ер нь эмч хүний бас өдөр болгон хийдэг ажил. Гэхдээ бас үнэхээр одоо энэс илүү бас
буянтай ажил гэж бас байхгүй хаа тийм мундаг хүнд амь нас биелүүлнэ гэдэг бол маш одоо том буян юм да тий. Бид нараас өөрсдөө яг энэ ажлыг хийж эхлээд бас ойлгосон л да яг тэр ар гэртэн байгаа хүмүүсийн сэтгэлийг сонсоод тий үнэхээр чухал. Ер нь бол өвчлэн одоо за тархины судасны харуулт болсон тохиолдолд за тархины судасны бүглэрэл болсон тохиолдолд ер нь бол яг энэ юм шиг цаг алхуу хийх юм бол ер нь л тэгэл амь нас алдна эсвэл тэгээд бидний мэдгээр тал саажилт болоод насан туршдаа одоо юм амьдралын чанар маш муу тахирчтай болох боломжтой. Тэгэхээр энэс урьдчилан сэргийлнэ гэдэг бол бас маш чухал юм билээ. Хамгийн гол нь хүмүүс яг энэ талаар нөгөө мэдээлэл байдгүй. Тэгэхээр энэ подкастыг сонсож байгаа хүмүүс маань бас цаашаа хүмүүс түгээгээрээ яг энэ төрлийн бүлээн айлуулах юмсгэнүүд дэлхий дээр байдаг шүү. Монгол улсад бас маш амжилттайгаар сонгодоо юмлаг болон ингээд улсын гур дарамтыг хэрэгжүүлээд явж байгаа. Ямар нэгэн асуудал гарах юм бол хүний амийг яаралт аварна дээрэс нь одоо саажилт ямар нэгэн одоо хүндэл үүсгэхээс бас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. За тэгэхээр одоо энэ тариаг зөвхөн тархины одоо судас бүглэрэлт болон одоо уушиг зүрхний хоорондох судас бүглэрэлтээс гадна бусад маш олон төрлийн судасны бүглэрэлтийн үед хийж байгаа гэсэн. Тэгээ энэ дээр та жоохон дэлгэрэнгүй яриад өгөхгүй. Тэгэхээр манайхан жоохон мэдээлэл энэ талаар ховор гэдэг учраас яг Монголд хамгийн сайн хийж байгаа юм чи хувьд та яг энэ бүлээн хайлуулах тариаг ямар нөхцлүүдэд хийж одоо судасны бүглэрлийг арилгах боломжтой байдаг вэ? Зарчмын хувьд бол энэ бүлээн уусгах тариаг бол ерөөсөө хүний бүх хэд эрхтэн судастай. Тэндээсээ тижэл авч одоо бид нэр амьдарч идэг гэсэн үг тийм. Тэгэхээр тэр бүглэрсэн судас болгоныг л онгойлгох боломжтой гэж ойлгож байна. Тэгэхээр зарим эрхтний судасыг бол одоо жишээлбэл одоо нээж онгойлгоход одоо ажилбар хийж онгойлгоход төвхтэй байрлалын хувьд тийм үү техникийн хувьд төвхтэй байрлалууд дээр бол бид нар шууд энэ бүлээн уусгах тариануудыг хийн. За хэрвээ одоо ажилбарын хувьд болон тийм одоо анатомийн хувьд бүтцийн хувьд одоо шууд ажилбар хийж нээх боломжтой үед бол бид нар мэдээж одоо нэг манайх нэлээр стенд тавилна тийм гэж ярьдаг тэр ажилбаруудыг хийдэг. Тэгэхээр бид нар бол одоо ихэнхдээ бол мэдээж зүрхний судас нарийсан бүглэрсэн тохиолдолд бол ер нь бол ангиографийн эмчилгээ стенд тавих эмчилгээгээ хийгээд за харвалт тийм үү за ямар нэгэн байдлаар диабетийн хүндрэл хөлний асуудлууд байна. Эднийг бас бид нэр аль болохоор судсан дотор нь ажилбар хийж нээгээд ажилбарын үед бас энэ нөгөө судас маань өөрөө ингээд тэлээд ажилбар хийх үед бол айгүй их тийм судсан дотор гэмтэл өөрөө их үүсч идэг. Энээс үүдэлтэйгээр тэр бүлэн өөрөө ажилбарын үед ч одоо үүсэх эрсдлүүд байдаг. Энэ үед бол одоо жишээлбэл бүлэн уусах тариагаа давхар хамт хэрэглэх ийм нөхцлүүд ч бас бүрддэг. Тэгэхээр бол ер нь бол энэ бүлээн уусах тариа болон ажилбар нөрөө хамтдаа бол илүү үр дүнтэй ч байх юм нөхцөл зөндөө байдаг. Тэгэхээр бидний хувьд бол зүрхэн дээр захын бүх судснууд дээр за тэгэхээр хөлгөөр одоо гэц дотор бүр юу байдгийг те бүх судснууд дээр гэсэн үг хийж байгаа. За дээр нь бол одоо хүний биед одоо тавьсан гуурснууд байдаг. Одоо жишээлбэл диализийн аппаратанд ордог хүмүүс тодорхой хэмжээний гуурснууд тавьж байгаа. Тэр түн одоо катетер гуурснууд нь бүглэрдэг ийм анжирмнууд болдог. Тэгэхээр эднэрийг бас нэх одоо дотор үүссэн бүлэнгийн хайлуулах, уусгах ийм юмнууд дээр бас хөргөн хэрэгэлдэг л дээ. За тэгэхээр дэлхийн нийтээрээ ковидын дараа ерөнхийдөө зүрх судасны асуудал ихсэж байгаа статистикаар гаргасан байна. Хүн болгоо ерөнхийдөө яанаад судасд хүрсэн юм биш байгаа даа гэсэн айцтай байна. Тэгэхээр ер нь энэ одоо бүр энэ бүлээн үүсгэхээс яаж сэргийлэх вэ? За бүлээн үүссэн тохиолдолд нь болохоор манайхан эмчилгээгээ сайхан хийж байгаа маань. Яг ийм байдалд орохгүйгээр яаж үргэлжлэн сэргийлэх боломжтой вэ? Бас ер нь сайн уух хэрэгтэй юм. Тэрнээс өөрөөр ер нь яаж бүлээн үүсэхгүй байх арга хэмжээ авах хувь хүн өөртөө. За ер нь бол судас бүглэрнэ гэдэг дээр бол одоо судасны хатуурал гэдэг механизм явагдсны үндсэн дээр судас ингээд нарийсдаг, уян хатан байдлаа алддаг, тэн дээр ингээд ийм товруунууд үүсдэг. За тэгэхээр энэ судасны хатуурал гэдэг юм бол ер нь бол одоо хүн төрснөөс ахуулаад одоо ингээд айжмаар байнга явагддаг юм физиологийн процесс. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Хүн одоо арьс нь одоо урчигээд үс цайдаг штэ тий. Энтэй адилхан хүний дотор судас бол одоо ингээд хатуурдаг, хөгширдөг гэсэн. За тэгэхээр энд бол одоо нөлөөлдөг одоо биднээс хамаардаг болон хамаардаггүй хүчин зүйлүүд байдаг. Тэгээ биднээс хамаардаггүй хүчин зүйлүүд нь бол нэгдүгээрт бол одоо нас ахих тусам судас хатуурна. За дээр нь бол удан байна.
удмаараа одоо ерөнхийдөө судас их эрт хатуурдаг ийм хүмүүс байж болно. За хүүсний үед байна ялгаа байна. Эрэгтэй хүмүүс бол илүү их амархан судасна. Эмэгтэй хүмүүсээс илүү эрчимтэй, илүү эрт хатуурдаг. Тийм учраас одоо зүрхний шигдээс харуултаж ихэнх нь бол одоо эрэгтэй хүмүүс байдаг. За бидний одоо урьдчилан сэргийлэх боломжтой тийм ээ одоо хамгаалах боломжтой хүчин зүйлүүд бас байна. За үүнд бол хамгийн чухал юм бол тамхи. Тамхи бол судсыг хатууруулдаг маш хүчтэй юм бидний одоо уг нь бол урьдчилан сэргийлэх боломжтой юм хүчин зүйл байна. Орно шүү дээ тийм. За дээр нь бол одоо сахарын хүчин гэж байна шүү дээ бидний сахарын диабет гэж хэлж байгаа. Сахар их өндөр яваалах юм бол судас хатуурдаг, судас гэмтдэг, үнээс үүдэлтэйгээр харуулж игдээс бол маш их болдог. За дараа нь бол артерийн гипертенз үед даралт байна. Даралт өндөр байгаалах юм бол судас бас маш эрчимтэй хатуурна гэсэн. За тэгээд цусны дохиох тос байна, стресс байна, нойрны асуудал байна. Одоо жишээлбэл шөнө их хурхирдаг, амьсгалан тасалддаг хүмүүс бол зүрх судасны өвчин маш өндөр болдог. Тий. За тэгээд цусны дохиох тосны солилцооны алдагдaltaй хүмүүс байна. Гэх мэт одоо эднэр нь бол одоо жишээлбэл бид нэр ямар нэгэн байдлаар одоо арга хэмжээ авч урьдчилан сэргийлэх боломжтой хүчин зүйлүүд. Тэгэхээр одоо жишээлбэл та бид бүхэн одоо судасны энэ хүндрэлээс одоо яаж одоо харуулт болохгүй, яаж одоо зүрхний шигдээс болчихгүй байх вэ гэвэл ер нь бол амьдралын зөв хэв маяг биднэрт бол маш чухал байна л да. Тэгэхээр одоо хамгийн түрүүнд тамхи татахгүй байх хэрэгтэй юм байна. Арх тарсыг зохистой хэрэглэх хэрэгтэй юм байна. Хэрвээ үнэхээр сахартай, даралттай, өг тосны солилцооны алдагдaltaй бол тэрийг бид нэр имээр зохицуулах боломжтой, хянах боломжтой. Тодорхой хэмжээнд эрүүл мэндийн байх хэмжээнд оруулаад хянах боломжтой. Одоо жишээл хурхирдаг хүмүүс ихэд бол бид нэр бол жишээл аппарат зүүх ч юм уу, тий, жингээр хасах ч юм уу. Ингээл маш олон одоо биднэрт бол ийм аргууд бол байна л да. Тэгэхээр зүрх судасны эрсдлээс сэргийлэх боломж бол биднэрт бол одоо маш их байна. За тэгэхээр сүүлийн үед бол одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төрөөс бол одоо зүрх судасны одоо эрсдлээс бол сэргийлэх хамгийн боломжтой хувилбарууд гэдэгт бол эднэрүүд бол бүгд орсон байна. За тэгэхээр зүрх судасны өвчнөр нас барал бол дэлхийд даяараа болон Монголд номер 1 байгаа. Тэгэхээр ямар тохиолдолд бид нар зүрхний эмчтэр очиж ер нь шинжилгээ өгөх хэрэгтэй юм бэ? Ингээл зүүн гар хүндрээд байна гэж хүмүүс яваад байдаг шүү дээ. Тэнгүүд одоо эн чинь зүрхний асуудал гэж үзээд зүрхний эмчтэр очих хэрэгтэй юм уу? Ер нь ямар үед зүрхний эмчтэр очиж юм шинжилгээнүүд өгөх хэрэгтэй? За яг хоо энэ бол яг хоо манай одоо бидний амбулатор дээр одоо өдөр болгон одоо маш олон хүнийг үзэхэд одоо ихэнх өвчтнүүд маань хилдэг зөвөр л да. Миний зүүн гар өвдөд байна, бадараад байна, энэ рүү өвдөж байна, хатгаад байна ч гэдэм юм. Тэгэхээр бол яг хүн бол өөртөө ингээ санаа зовж байгаа нь бол зөв. Гэхдээ бид нар бол нөгөө ерөнхий эрүүл мэндийн боловсрал гэдэг юм бол биднэрт маш чухал л да. Тэгэхээр зүрх судасны өвчнөр өвдөх эрсдэл гэдэг юмыг бид нэр аягүй сайн бодох шүү дээ. Тэгэхээр одоо жишээлбэл нэг 20 гаруй насны ч юм уу 20 30 насны залуухан одоо туранхай эрэгтэй эмэгтэй хүмүүс бол зүрхний өвчин байх магадлал их бага л да. Гэхдээ цээжний зүүн талаар өвдсөн зүүн гар бадарсан болгон зүрхний өвдөлт биш. За одоо жишээлбэл би бол амбулаторт одоо өдөрт нь 30 хүн үзлээхэд 25 нь бол зүрхний бус өвдөлттэй хүн байдаг. За гар өвдөд байна энэ юу зүрх юм шиг байна л хөрөд ирд юм байна шүү дээ тий. Тэгэхээр яг хуу санаа зовж байгаа нь зөв боловч зарим тохиолдолд бол ерөнхийдөө бас хүмүүсийн сэтгэл зүй болон энэ айц төгшүүр өөрөө бас хүнийг өөрт нь одоо тэр ямар нэгэн байдлаар төгшүүр үүсгэх үнээсээ одоо миний зүрх өвдөж байгаа юм биш байгаа гэдэг айцыг ингээд нэмэгдүүлэх ийм хандлагууд бас маш их байдаг. Тэгэхээр сүүлийн үед бол нийгмийн энэ айц төгшүүр гэдэг юм бол их болсон. За манай Монголд бол ерөнхийдөө ард иргэд маань нэг хэдийн янз байна л да. Нэг хэсэг нь бол одоо ямар нэгэн байдлаар асуудалтай байхад нэмчийг хилээд байхад ерөөсөө нөгөө хардаггүй жоохон юу муутай хэнэггүй дүү хүмүүс их байдаг. За нэг жижигхэн хэсэг хүмүүс нь бол хитрхи их айцтай төгшүүртэй бие чагнасан тийм ээ. За ийм хүмүүс бас их байдаг. Тэгэхээр бол яг хуу мэдээж бол яг хуу бид нар бол өөртөө бол одоо анхаарч байгаа санаа зовж байгаа гэдэг бол зөв л дөө. Гэхдээ зүрхний өвдөлт бол их тийм онцлог өвдөлт байдаг. Мэдээж бол надад зүрхний өвдөл байх өвчин байх магадaltaй юу гэдэг эрсдэл гэдгийг хүмүүс их бодох хэрэгтэй. Тэгэхээр дөрөв хэлсэн тийм өндөр настай тамхи татдаг магадгүй эрэгтэй хүүсийн за тэгээд ил үдэлчинтэй сахартай даралт ихтэй хүмүүс бол магадгүй ямар нэгэн зөвөр шаналгаа илэрх юм бол
одоо юу тий миний зүрх байх магадaltaй биш үү гэдэг юм уу. Тэгээ зүрхний өвдөлт бол бас их онцлог. Одоо жишээлбэл зүрх бол хязгаарч хатгаж өвддөггүй. Зүгээр сууж яхад ихэнхдээ бараг өвдөхгүй тий. Тэгээ дандаа ачаалттай холбоотой. Жохон ширүүхэн алхах, ахиухан хоол идэх тий. Хүйтэн агаар сөрөөд алхах. Одоо ингээд шатматаар өксөх ч юм уу. Энэ үед л одоо ингээд хүн димаар дараад байгаа юм шиг, хоолоор уу шахаад байгаа юм шиг гэж зунгаар бадаарах, энэ ирүүрүү шахах ч гэдэг юм уу те. Ийм маркаар тэгээд амрангуут намдчихдаг. Их онцлог өвдөлт байдаг л да. Тэгэхээр ийшээ зүүнтэл рүү өвдсөн болгоно бол зүрхний өвдөлт байдаг бай гэж ойлгох хэрэгтэй. Юу н ачаал өгсөний дараа ямар нэгэн шинж тэмдэг илэрч байгаа бол зүрхний өвдөлт байх магадлал өндөртэй гэж ойлгож байна. За монголчууд нөгөө манайх чи хүүтэн уур амьсгалтай бас учраас бүгдээрээ ангийн одоо нэг хоолойны өвчийг их тусдаг. Тэнгуута ангийн зүрхэндээ орсон гинлээ гэж хүмүүс ярьдэн штэ. Энэ юу н яг тэгж ангийн зүрхэндээ орт юм уу? Тэр одоо ямар учиртай өвчний хүмүүс тэгж нэрлэдэг юм бэ? Яг хоо энэ ангахуан их хөгжсөнтэй холбоотой одоо хөгжиж байгаа бидний эмийн хэрэглээ, антибиотикийн хэрэглээ сайжирсантай холбоотой одоо тэр ревматизм гэдэг юм бол ер нь бол маш ховор. Энэ бол яг хоо дээр үед бол энэ хоолой залгуурын энэ үсгдэг ням маань өөрөө бас зүрхний хавхлагыг бас гэмтээчдэг юм юмуд бол байсан. Одоо жишээлбэл Америкт бол одоо ийм өвчин бол байхгүй бараг бусдсан. Тэгэхээр одоо жишээлбэл Америкт ангаахын эмчнэр нь одоо оюутнууд нь тэр одоо хоолойны ангинаас үүдэлтэй хавхлаг гэмтсэн шууганыг сонсох гэж эсвэл тэр өвчнийг үзэх гэж одоо ядуу буурай орнууд руу явдаг. Тий. Монголд бол одоо жишээлбэл одоогийн харж байгаагаар бол баг 40-оос дээш насныхан л гэхээс 40-оос доош насныханд бол ийм магадлал бол маш бага. Бүр хөдөө хязгаар тий эрүүл мэндийн тусламж авдаггүй хүмүүст бол маш ховор ийм илэрх магадaltaй. Тэгэхээр бол ер нь бол эрүүл мэндийн анагаах ухааны хөгжил одоо сайжирч байгаа, онцлогоо эмчилгээ сайжирч байгаатай холбоотой маш олон өвчнүүд бол устдаж алах болох эсвэл эсэргээрээ бас энэ амьдралын хэв маягтай холбоотой өмнө байгаагүй маш олон өвчнүүд одоо ингэж гарч ирэх нь бол одоо ингээд одоо хөгжлийн л нэг явц юм да. За маш сонирхолтой ярилцлага өрнөсөнд баярлалаа. За баярлалаа. Та бүхэн ажил амжилт хүсье. За баярлалаа. За